네, 반갑습니다. 오늘은 리더십에 대해서 강의를 하도록 할게요. За та бүхэнд 지금, уулзсантай баяртай байна. Тэгээ өнөөдөр бол ерөнхийдөө манлайллын талаар та бүхэнд одоо лекцийг унших болно. 네. 그럼 리더십이란 뭘까요? 라고 한번 생각을 해봤어요. За ер нь манлайлал гэж юу юм бэ гэд би бодож үзлээ. 리더십은, 어, 어떤 조직 공동체를 끌고 나가는 힘이거든요. 그래서, 통역하기가 이게 좀 쉽지 않은데, 어, 리더십이란 조직에 목표를 부여하고 동기를 부여하고 조직을 우리가 원하는 방향으로 끌고 가는 능력. 이게 리더십이라고 볼 수 있어요. За манлайлал гэж юу юм бэ? Манлайлагч гэж ямар хүн юм бэ? Манлайлал яг юу юм бэ гэд бодоод үзсэн. Тэгтэл манлайлал гэдэг маань юу юм бэ гэхээр баг хамт олныг нэгэн зорилгын доор нэгтгээд тэр зорилтынхоо төлөө нэгдсэн нэг сэтгэлээр одоо баг хамт олноороо бүгдээрээ нэгэн зорилгын төлөө тууштай одоо яваад амжилтанд хүргэх одоо үйл явцыг удирдах зохион байгуулах чадвартай хүн буюу удирдах зохион байгуулах үйл явцыг манлайлал чадвартай хүнийг болохоор манлайлагч гэж хэлдэг юм байна. 그래서 리더십은 단순히 관리하는 것을 넘어서 구성원들에게 영감을 주고 협력을 끌어내고 변화와 혁신을 주도할 수 있어야 리더십이 있다고 얘기하는 거예요. Тэгэхээр энэ манлайлагч гэдэг хүн маань зөвхөн тэр хүмүүсийг нэгэн зорилгын доор нэгтгээд зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө зөвхөн одоо ингээд удирдах зохион байгуулах биш. Тэр хүмүүсийн амжилттай, ололттой байх, алдаа оноо юу байна? Алдаатай, оноотой, амжилттай бүгдийн нэг мөсөн одоо удирдах зохион байгуулад за тэр баг хамт олныг эцсийнхаа зорилгыг биелүүлэхэд одоо нэгтгэж өгдөг тийм чадварыг хэлдэг юм аа. 그래서 여러분들은 애터미에서 성공하기 위해서는 모두 리더십을 갖춰야만 성공할 수 있어요. За тэгээ та бүхэн ч гэсэн мөн адилхан Atomy бизнест амжилтанд хүрье гэх юм бол хүн болгоно дор бүрдээ удирдагч, манлайлагч байх шаардлага зайлшгүй одоо та бүхний өмнө тулгарнаа. 그러니까 리더십이 없다면 내 조직이 결속이 되지 않고 그리고 이 조직이 우리가 원하는 방향으로 움직이지 않기 때문에 결국 애터미 사업을 계속해 나가기가 어렵다는 거예요. За тэгээд хүн болгон өөрсдөө би лидер хүн, би манлайлагч хүн гэсэн одоо зорилтыг өмнөө тавихгүй байсан тохиолдолд магадгүй тэр баг маань одоо зохион байгуулагдж байгаа Atomy-га зохион байгуулж байгаа арга хэмжээнд багаараа оролцохгүй одоо хойш суусан амжилт нь удаан байна гэдэг бол тэр багийг удирдах зохион байгуулад явж байгаа тэр лидер манлайлагч маань манлайллынхаа үүргийг гүйцэтгэж чадахгүй байна. Ингэснээрээ Atomy-гийн бизнест амжилт олох боломжгүй маа гэсэн одоо тодорхойлолт гарч ирнэ гэсэн үг. 여러분들이 지금 이 모임을 만들었어요. 이 모임을 만들었으면 여기에 사람들을 초대해야 되는데 초대되는 사람들의 숫자가 몇 개월이 지났는데도 늘어나지 않고 있어요. За тэгээд энэ та бүхэн энэ лидерүүдийн зумд орохдоо энд байгаа лидерүүд маань хэр ажиллаа хийж байна гэдэг бол энэ зумд орж ирж байгаа хүмүүсийн тоог харахад л андашгүй байгаа. Хэдэн сарын өмнө бид нар энэ зумыг эхэлсэн боловч одоо тухайн үед орж ирж байсан хүмүүсийн тоо одоо хүртэл яг адилхан. Ерөөсөө л тэр тоон дээр л байгаад байгаа. Тэгэхээр та бүхэн манлайллынхаа үүргийг гүйцэтгэж чадахгүй байна уу даа гэсэн бодолд хүрч байна. 그래서 이렇게 사람들이 시간이 지났는데도 여기 모이는 사람들이 늘어나지 않고 오히려 줄어든다면 여기에 지금 참가하고 있는 리더들은 그 리더십이 굉장히 미약하다고밖에 나는 판단할 수 없어요. Тийм. Тэгэхээр одоо энэ
орж ирж байгаа хүмүүс энэ Zoom-д хамрагдж байгаа хүмүүсийн тоо хэдэн сарынхтай харьцуулахад яг адилхан. Бүр өдөр одоо нэг Zoom хийх болго тусам тоонд багасах хандлагатай байгааг харахад бол энэ Zoom-д орж ирж байгаа лидерүүд, манлайлагч нарын ур чадвар муу байна гэсэн дүгнэлтэнд би өөрөө ирэхгүй хүрхээс өөр аргагүй болж байна. 그리고 여러분들이 매주 제품 강의를 하는데 제품 강의의 퀄리티가 별로 좋아지지 않고 있다고 생각이 돼요. За тэгээд мөн хүмүүс оролцож байгаа хүмүүсийн эрхцээс гадна бараа бүтээгдэхүүн танилцуулж байгаа хүмүүсийн ур чадвар улам дээшлэх ёстой байтал улам муудаад байна уу да гэсэн бас дүгнэлтэнд хүрж байна. 여러분들의 제품 강의가 정말 잘하고 막 듣고 싶고 어떤 새로운 것을 막 전해주는 그런 제품 강의가 된다면 정말 여기 모임에 더 많은 사람들이 이 줌 미팅에 모이겠죠. За тэгэхээр ерөнхийдөө хоолтой бол энэ бараа бүтээгдэхүүн танилцуулах арга хэлбэрээ жоохон өөрчлөх хэрэгтэй байна. Хүмүүст өгөөчтэй, хүмүүсийн сонирхлыг татсан, нэрээ тэр багийнхан хийх гэж тэр багийн бараа бүтээгдэхүүн танилцуул үнэхээр сонирхолтой байдаг шүү, өгөөчтэй байдаг шүү гэх хэмжээнд хийхийг одоо бас анхааруулж байна. 물론 제품을 판매하고 소비자를 늘려나가는 것도 굉장히 중요하지만 그 소비자를 사업자로 만드는 것은 더 중요합니다. За бараа бүтээгдэхүүн зарж борлуулах, цаашлаад хэрэглэгчтэй нэмэх нь бол та бүхний гол зорилго нь ойлгомжтой. Түүний хажуугаар тэр хэрэглэгчдэд дундаасаа бизнес эрхлэгчдийг төрүүлж гаргах нь бол та бүхний дараагийн маш чухал зорилгын нэг юм ба. Нэг нь бол заавал тэр одоо бизнес эрхлэгчдийг төрүүлж гаргах зорилготой байх шаардлагатай. 그래서 제가 주문하는 것은 제품 강의를 할 때도 지금보다 훨씬 더 퀄리티를 높여서 준비를 많이 해서 제품 강의를 해줬으면 좋겠어요. За тэгээд дахин хэлье. Дараагийн удаагийн Zoom-ээс ихсүүлээд бараа бүтээгдэхүүн танилцуулахдаа нэлээд одоо чадварлаг, сонсголонтой, өгөөжтэй байх тал дээр нэлээд анхаарцгаарай гэж хэлмээр байна. 그리고 제품 강의도 어떤 지식을 전달하는 것도 중요하지만 같은 제품으로 똑같은 지식을 전달하기보다는 내가 사람을 실제로 설득할 수 있는 그런 제품 강의를 여기서 보여준다면 더 많은 사람들이 공감을 할 것 같아요. За тэгэхээр бараа бүтээгдэхүүн танилцуулахдаа яг мэдээж тэн дээр байгаа одоо нөгөө онлайн хувьд те бараа бүтээгдэхүүнийгаа танилцуулгыг шууд ингээд унших нь гол нь хэдий ч гэсэн яг энэ бараа бүтээгдэхүүн танилцуулсны дараагаар сонсож байгаа худалдан авагч маань хүү энэ ямар айтайхан юм бэ? Энийг нэг сонирхоод үзье. Хүү наад тогоогоо чи үзье. Одоо наад гоо сайхны чи бүтээгдэхүүний чи үзье гэх сонирхлыг төрүүлэх хэмжээд цаашлаад худалдан авах хэмжээнд одоо танилцуулах шаардлагатай байна. 그리고 여러분 친구나 친척들에게 애트미 제품을 설명하고 판매할 수 있는 이런 능력을 키우기 위해서는 여러분들이 많은 연습을 통해서 여러분들의 실력을 더 업시켜야 돼요. За тэгээд бараа бүтээгдэхүүнийг одоо магадгүй энэ танилцуулж байгаа бараа бүтээгдэхүүнийг би өөрөө найздаа зарах гэж байна гэсэн сэтгэлээр танилцуулах хэрэгтэй. Одоо би өөрөө найздаа чивэл 5 сетийг зарах гэж байгаа. За ингэж л хэлэх юм бол энэ хүн авчиндаа гэсэн ийм нөгөө бодолтойгоор танилцуулах юм бол тэр маань бусад хүмүүст нэлээд сайн хүрж очих нэ. 그리고 여러분 이제 소개를 통해서 또는 연락이 돼서 지금 연락이 돼서 사람이 나왔어요. 그 사람에게 B2B만 내게 한다고 그 사람이 애트미 사업자가 되는 건 아니에요. За магадгүй та бүхэн хэрэглэгчдэд дундаасаа аль эсвэл одоо нэг шинэ Atomy сонирхсан хүнтэй уулзлаа гэсэн тохиолдолд тэр хүнийг зөвхөн B2B буюу компани байгуулуулаад тэр хүн Atomy-гийн бизнес эрхлэгч болчихно гэсэн үг бол биш шүү дээ, тийм ээ. 그 사람들에게 내가 순서대로 애터미에 대한
실질적인 부분을 교육을 하고, 그리고 아토미의 비전을 정확하게 제시해 줄 수 있어야 돼요. За тэгэхээр тэр хүнтэй одоо ямар нэгэн шинээр хэрэглэгчтэй болсон тохиолдолд тэр хүндээ яг Atomy компанийнхаа одоо нөгөө дистраллууд байдаг штэ тий бизнес план гэж үг одоо бүгдийг ингээд сайхан нэг бүрчлэн хийлж өгөөд тэр хүн Atomy би хийх ёстой юм байна шүү. Atomy бол надад одоо хэрэгтэй бизнес юм байна гэсэн ойлголтыг төрүүлж өгөх хэмжээнд тайлбарж өгөх хэрэгтэй юм аа. 그래서 처음에는 내가 사람을 데리고 와서 사업을 할 것처럼 하다가 3개월, 6개월 지나면 사업 안 하겠다고 들어가 버리고 연락을 다 끊어버려요. 이런 경우가 계속 발생이 된다면 이 사람은 리더십이 없는 겁니다. За магадгүй одоо эхлээд энэ Atomy-г нэлээд олон хэрэглэгчтэй болоо тэр хүмүүсээ B2B нийлэгчээд одоо ерөөсөө Atomy-гийн бизнес өнөө маргаашгүй хийгээл зүгээр мөнгө олоод одоо Atomy-д нэлээд тууштай явах юм шиг гарч ирснээ аажмаар алга болсоор агаад замхраад алга болчдөг юм бас хүмүүс ч гэсэн манай энэ дунд байгаа аахгүй юу. Тэгэхээр энэ хүн бол энэ чигээр тийм хүмүүс бол одоо Atomy-д амжилт хүргүүл ямар ч боломжгүй маа. 네, 그래서 내가 리더십이 있는지 없는지를 지금부터 설명할 테니까 한번 체크해 보시기 바래요. За үүнээс хойш одоо нөгөө тестер хүн юм бөглөх юм байна л да. За би манлайлагч мөн үү биш үү? Надад манлайлах чадвар байна уугүй юу гэдгийг одоо миний одоо тайлбарлах асуултанд хариулаад өөртөө дүгнэлт хийгээрэй гэж хүсэж байна. 리더는 명확한 목표와 비전을 설정하고 이걸 조직원들하고 공유를 해야 됩니다. За лидер буюу манлайлагч хүн ямар байх ёстой юм бэ гэхээр маш нарийн зорилттой байх хэрэгтэй. Зорилгоо маш тодорхой, бүр маш тодорхой зорилгоо тодорхойлсон. Тэр зорилгоо тодорхойлсныхаа хажуугаар багийнхаа гишүүдэд тэр зорилгоо яг өөртөөгөө адилхан маш сайн ойлгуулж өгөх хэрэгтэй. 리더가 갖고 있는 목표와 비전이랑 조직원들이 갖고 있는 비전이 다르다면 그것은 리더가 리더십이 없는 겁니다. За тэгэхээр яг одоо багийнхандаа тэр зорилгоо одоо би өөрөө зорилго тодорхойлоод тэр зорилгоо яг багийнхандаа өөртөөгөө адилхан хэмжээнд маш сайн ойлголтыг төрүүлээд нэг зорилгын төлөө нэг хүн шиг бүгдээрээ одоо хөдлөх ёстой штэ. Гэтэл би зорилгоо мэдээд манай багийнхан миний зорилго болон хүрэх гэж байгаа зорилгоо мэдэхгүй байх юм бол би тэр хүмүүсийг манлайлж чадахгүй байна л гэсэн. 그러니까 리더는 A라는 생각과 비전을 가지고 행동하면서 파트너들이나 조직원들에게는 B라는 목표와 비전을 부여한다면 그 조직은 제대로 굴러갈 수가 없어요. За би өөрөө болохоор A зорилтыг өмнөө тавьчаад байдаг. Гэтэл өөрөө дотроо боддог болохоос ш багийнхандаа тодорхой хэлж ойлгуулаагүй тохиолдолд багийнх нь B хувилбарын зорилтыг одоо дагаа яваад байх юм бол хоёр өөр замаар явна гэсэн үг шүү дээ. Энэ тохиолдолд бол тэр баг яагаад ч амжилтанд хүрэх боломжгүй маа. 네, 그래서 여러분들은 리더가 되기 위해서는 첫 번째로 내가 이 애터미 사업에서 어떤 비전을 가지고 어떤 목표를 가지고 움직일 건지 이거를 먼저 결정하고 함께하는 조직원들에게 이 비전을 잘 공유를 해야 됩니다. За тэгэхээр та бүхэн дахиад хэдийгээр одоо зорилгоо тодорхойлсон хүмүүс байгаа ч гэсэн хараахан тодорхойлоогүй хүмүүс байгаа бол яг эцсийн байдлаар би ямар зорилгын төлөө явж байгаа вүлээ. Тэгээд тэр зорилгоо бид ямар зорилгын төлөө явж байгаа вүлээ гэдгийг эцсийн байдлаар маш сайн тогтоож өгөх хэрэгтэй. Тэгээд яг зорилгынхаа төлөө бүгдээрээ яг тэр нэг зорилгын төлөө л явах хэрэгтэй байгаа. Тэрийг ахиж эргэж бас та бүхэн бодож үзээрэй. 그리고 두 번째는
자, 그렇게 이제 비전을 설정했다면 조직원들이 움직일 수 있게 동기부여를 해야 됩니다. 동기부여는 구성원들이 자발적으로 최선을 다해서 움직일 수 있도록 만들어주는 게 동기부여예요. За тэгэхээр тэр зөвхөн зорилго одоо бид нар зорилго маань тодорхой болчлаа. Юунд хүрэх гэж байгаа вэ? Юуны төлөө явж байгаа вэ гэд. Тэгэхээр манай багийн одоо тэгээд тэр зорилгынхон төлөө тэр хүмүүсийг ажиллах одоо нөхцөл боломжоор бас хангаж өгөх хэрэгтэй. 네. 그리고, 조직원들에게 신뢰를 주지 못하면 동기부여는 주어지지 않습니다. За тэгэхээр ерөнхийдөө ажиллах нөхцөл бололцоогоор хангахын хажуугаар багийнхаа гишүүдэд маш сайн харилцан итгэлцлээд тэр хүний сэтгэлийг өөрийн болгож авах шаардлагатай байхгүй, өөрийн хүн шиг тийм ээ маш сайн итгэх хэрэгтэй. Харилцан итгэлцэл байхгүй бол энэ одоо нэг зорилгын төлөө явахд хэцүү болно. 그래서 애터미 사업을 해보면 스폰서 파트너 사이의 신뢰 관계, 이 신뢰가 맺어지지 않고 계속 사업을 해 나간다면 그 조직의 구성원들은 동기부여를 받을 수 없게 되고 결국 자발적으로 움직이지 않게 돼요. За тэгэхээр спонсоруудтайгаа дээд спонсоруудтайгаа болон өөрөө спонсорын хувьд доод багийнхантайгаа харилцан ойлголцол, харилцан итгэлцэл байхгүй байсан тохиолдолд тэр баг нэгэн зорилгын төлөө нэгдсэн нэг санаатайгаар одоо ажиллах ямар ч боломжгүй маа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй шүү. 그래서 스폰서는 내가 스폰서로서 역할을 어떻게 하는 게 좋은가에 대한 생각은 내 스폰서가 나한테 어떻게 해줄 때 내가 좋았는지를 한번 생각해 보세요. За тэгэхээр одоо өөрсдөө та бүхэн өөрсдөөсөө бас асуугаад үзээрэй. Би доод талынхаа өөрийнхөө багийнх нь яаж одоо ямар зарчмыг мөрдүүлэх үү, яаж одоо итгэлцэл үзүүлэх үү, яаж туслах уу гэдгийг эргээ бодох. Миний дээдлийн спонсор надад яаж тусласан тухай би дуртай байдаг үлээ. Би юунд нь дургүй байдаг үлээ гэдгийг яг өөр дээр тусгаж авч ойлгох хэрэгтэй. Тэгээд тэр цаад өөрийн чинь дээдлийн спонсор ямар тохиолдолд дуртай байдгийг дургүй байдаг гэдэг маань доотлын хүнд маань ерөнхийдөө ойролцоол тийм сэтгэл төрүүлдэг гэсэн үг. 그러니까 내가 파트너일 때 내 스폰서에게 어떤 도움들을 받았는지를 잊어버리고 감사의 마음이 사라져 버렸다면 그 사람은 이미 애터미에서 실패자입니다. За тэгэхээр одоо хэдийгээр бас тодорхой хэмжээгээр бизнесээ хийгээд амжилттай явж байгаа ч гэсэн урд нь намайг өдий зэрэгтэй явуулахад миний дээдлийн спонсор надад яаж тусалсан бilé? Тэр хүний тусалсан сэтгэл, тэр хүнд талархсан сэтгэл нь одоо байхгүй болсон тохиолдолд би болон одоо би жишээд тийм ээ. Би бол цаашаа Atomy-гийн бизнесийг хийгээд амжилт хүрэх ямар ч боломжгүй маа гэсэн үг. 나는 특정 스폰서에게 돈 받은 게 없어. 이렇게 얘기하는 사람들은 있을 수 있어요. 하지만 나는 어떤 스폰서한테도 도움 받은 게 없어. 라는 애터미 사업자는 적어도 우리 조직에는 없어요. За магадгүй зарим хүмүүс тийх бах. За мэдгүй бид нар спонсор гэдэг хүнээс чинь ерөөсө тусалцсан авчихсан юм байхгүй. Надаа нэг тусалж шалаагүй гэж хэлэх хүмүүс бас байхыг үс харахгүй. Гэхдээ магадгүй өнөөдрийн зүүмд орж байгаа манай багийнхан дундаас дээд спонсорынхаа тусалцааг аваагүй ер нь ганц ч хүн байхгүй байхаа гэж би бодож байна. 우리가 스폰서들의 도움에 대해서 감사하는 마음이 있어야 내 파트너가 나왔을 때 내가 그 파트너에게 그런 도움을 주고 그 파트너가 감사하는 마음이 생기게 되는 거예요. За тэгэхээр тийм учраас дээд талын маань спонсоруудаа байнга талархах сэтгэл, ер нь хүн талархах сэтгэлтэй байх юм бол тэр бол амжилттай байхын
ерөнхийдөө үндэс шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хүмүүс талархаж сурах хэрэгтэй, цаашлаад спонсортой талархалтай хандна гэдэг маань эргээгээд би өөрийнхөө багийнх нь яг тэр сэтгэлээр ханднаа л гэсэн үг юм байна. 내 스폰서한테는 잘 해갖고 지원을 최대한 많이 끌어내고 내 파트너에게는 누구나 두 줄 하는 거야. 그러면서 최소한의 후원만 하면서 내가 사업을 끌고 간다면 정말 그 사람은 정말 행복한 사업을 한다고 생각이 되어져요. За тэгээ магадгүй одоо өөрийнхөө спонсороос болохоор бүр хавч болох бүх одоо нөгөө тултал тусламж дэмжлэгийг авсан мөртлөө өөрөө доод талынхаа багийнханд болохоор тэрнээсээ жоохон одоо нөгөө нэг жоохон хэсгийг л одоо өгсөн тохиолдолд тэр бол одоо яг Atomy-гийн бизнесийг аж аргалтайгаар хийнэ гэхэд бол жоохон хэцүү л баха. 그런데 그 사람은 아토미에서 판매사 팀장 이상으로 성장할 수는 없어요. За тэгсэн тохиолдолд магадгүй тэр хүн өөртөө за би ерөөсөө айгүйх тусламжийг авсан мөртлөө доод одоо багийнхандаа багахан хэмжээг нөгөөд би ерөөсөө ашигтай орлоготой байгаад байна л гэж бодож өөрийгөө хуурч яхахыг үгс харахгүй. А тэгсэн тохиолдолд тэр хүн бол үсрээд одоо нэг sales master-аас илүү ер нь гарахгүй дээ. 여러분들이 정말 더 크게 성공하고 싶다면 여러분들 파트너에게 어떻게 후원을 할 것인가에 대해서 정말 고민을 많이 하고 신뢰 관계를 형성하는데 여러분들이 정말 많은 노력과 시간을 투자를 해야 돼요. За ерөнхийдөө Atomy-гийн бизнес бол миний доод талын багийнхан сайн байж ээж би амжилтанд хүрч сайн болдог бизнес шүү дээ, тийм ээ. Тэгэхээр өөрөөсөө илүү багийнхныг одоо хамгийн түрүүнд бодож явах хэрэгтэй. Тэгээд тэр багийнхандаа би яаж туслах вэ? Яаж дэмжих вэ? Яаж одоо итгэлцэл үзүүлэх вэ гэдэг тал дээр байнга бодож явах хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд одоо чи өөрөө амжилтанд хүрэхэд ойрхон очноо л гэсэн үг юм байна. 네. 자, 그래서 신뢰를 통해서 내 조직원들에게 자신감을 심어주고 그 조직원들이 자발적으로 사업을 할 때, 그때 여러분들의 조직은 커지고 여러분들의 수당은 늘어나는 거예요. За тэгээд тэр хүмүүстэй одоо багийнхандаа Atomy бизнесийг эрчтэй хүчтэй одоо зорилготой хийх өөрсөндөө итгэх итгэлийг нь байнга төрүүлж явах хэрэгтэй, урам хайрлаж явах хэрэгтэй, тусал дэмжинэ гэсэн. Тусал дэмжинэ гэдэг чинь заавал одоо бид бусаар байж болно шүү дээ. Сайхан үг хэлээд мундаг шүү, сайн шүү, чадж байгаа шүү гэд сайхан үг хэлсэн ч тэр одоо спонсорын зүгээс бол маш том тусламж байхгүй юу. Тэгээд тгийн тусламжаар хайрлаад урам хайрлаад байсан тохиолдолд танай баг илүү том болоод илүү амжилттай хүрэхэд ажиллахад одоо ойртож очно гэсэн үг. 그리고 세 번째는 의사결정을 잘 해야 됩니다. 의사결정을 잘 하려면 상황을 분석하고 올바른 판단, 좋은 판단을 내릴 수 있는 그런 능력이 필요해요. 그런데 여러분들은 대부분 그런 훈련을 안 받은 사람이기 때문에 여러분들이 내리는 판단은 굉장히 우리가 어떻게 생각하면 약간 멍청한 판단을 굉장히 많이 할 수 있게 되는 거예요. За тэгэхээр бас нөгөө хүмүүсийн ямар ч багийнхан одоо ганц хүн гэхгүй хоёр хүний асуудалч тэр бүр багийн асуудал ярьж байгаа тохиолдолд болохоор харилцаа бол хамгийн чухал гэдэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр харилцааг ерөнхийдөө нэлээд эрхэмлэх хэрэгтэй. Тэр харилцаан дундаасаа ерөнхийдөө харилцан ярилцаа тэндээс хамгийн боломжтой аль талдаа хохирлгүйгээр эцсийн одоо шийдвэрийг ерөнхийдөө хариу шийдвэрийг бол гаргаж явах хэрэгтэй. Гэтэл нөгөө багийнхныхаа асуудлуудыг сонсохгүй харилцан ярилцаа үүсэхгүй байснаас улбаалаад одоо
тохиромжгүй жоохон тэнэгдүү юм уу тийм шийдвэр гаргах тохиолдлууд бол та нарт байхыг үгүйсэх аргагүй юм ба. 그래서 어떤 문제가 생겼을 때 신속하고 신중하고 창의적인 의사결정을 해야만 여러분들이 좋은 리더가 되는 거예요. За магадгүй одоо мэдээж нэг хоёр хүн хоорондын харилцаа цаашлаад багийнхан гэдэг чинь өчнөө олон хэдэн ч хүнтэй баг байж болно шүү дээ. Тэр багийнхан хүн болон өөр өөрийн онцлогтой учраас тэр хүмүүстэй ямар нэгэн асуудал үүснэ. Асуудал үүссэн тохиолдолд маш хурцтайгаар илэн далангуу ярилцах хэрэгтэй. Ярилцаад тэндээсээ асуудлыг дор дорн шийдвэрийг гаргаад явах хэрэгтэй юм аа. Тэгэхгүй ингээл хоримтлаглаад байх юм бол тэр маань эргээгээд одоо бүр хор хохирол илүү ихээр учруулах болно гэж. 대부분의 능력이 좀 부족한 리더들은요, 신속한 상황 판단을 하라고 하면, 조급한 판단을 해요. 그리고 예, 하세요. За магадгүй одоо нэг жоох ийм нэг манлайлах чадвар муутай хүн бол хурдцаагаар шийдвэр гаргаа гингүүд хурдан шийдвэр гаргадаг хүн болох гэж байна гээд нухацтай бус одоо түүхий шийдвэр гаргах тохиолдол байдаг баг. Тэр нь эсэргээрээ бүр илүү аюултай юм аа. 그리고 신중한 판단을 하라고 하면 시간을 끌어서 뭉개버려요. 너무 신중하다 보니까 판단을 안 하고 뭉갠다 그래요. 한국말로 뭉갠다 그러는데 판단 안 하고 질질질 끌어서 그 판단이 잊혀질 때까지 그냥 두는 걸 뭉갠다 그래요. 대부분은 신중이라는 핑계로 판단을 뭉개는 그런 리더들이 있어요. За гэтэл эсэргээрээ хурдан асуудлыг шийдэрэй гингүүд хурдан шийдвэр гаргах чаа ингээ түүхэн шийдвэр гаргах тохиолдол байдаг бол нухацтай шийдвэр гаргах чаа ингээл нөгөө цаг алдаал ярилцж байгаа ч мэдхгүй яг яах гэж байгааг мэдхгүй байсаар хагаад манай монголоор бол нөгөө өөгч биш булчирхаач биш болгоод орчих тохиолдол бас байдаг байхгүй. Тэгэх юм бол эсэргээрээ бүр илүү хохиролтой болох нь шүү дээ тийм ээ. 네. 그리고 창조적인 그런 의사결정을 할 수 있어야 되는데 대부분 부족한 리더들은 조직의 성공보다는 자기의 이익 중심으로 의사결정을 하는 리더들이 있는데 굉장히 안 좋은 리더들이라고 봅니다. За тэгээд одоо ерөнхийдөө бол энэ багийг манлайлж явж байгаа манлайлагчийн гаргах шийдвэр бол түрүүн хэлсэн тийм ээ өөрөөсөө илүү багийнхнийгээ арай илүү нэг шат өмнө тавих хэрэгтэй юм аа гэдэг штэ. Гэтэл яг энэ шийдвэрийг гаргахдаа дийлэнхдээ арай илүү өөрийгөө бодсон шийдвэр гаргах гэдэг тохиолдол ер нь байгаад идэг. Тэгээ энэ тохиолдолд бол ерөнхийдөө тэр баг цаашаа амжилтанд хүрнэ гэдэг бол хэцүү болно. 그리고 이런 분들은 자기보다 더 리더십이 뛰어나고 상황 판단을 더 잘할 수 있는 상위 스폰서에게 안 물어봅니다. За тэгэхээр энэ тохиолдолд бол уг нь бол дээдийнхээ спонсороос асуух ёстой байтал өөрөө нэг асуудлыг шийддэг хүн болоод дээд спонсортойгоо ч зөвлөлдөхгүй байх тохиолдол ерөнхийдөө нэлээд илбэг байдаг. 스폰서에게 물어봤을 때 상황 판단 기준이나 조치가 자기한테 불이익이 올 거라고 생각이 되기 때문에 스폰서한테 안 물어보고 자기가 불리하지 않는, 손해보지 않는 판단을 해서 조직에 뿌려버리는 경우가 있는데 이게 반복이 되면 그 조직은 절대로 성장하지 못해요. За магадгүй дээд спонсортойгоо зөвлөлтөөр магадгүй одоо өөрт нь ашигтай бусаар шийдээд өгчгөө шийдэн чад тасалдуулч ба. Юу гэж ярьж байлаа? За тэгээд 이거 그냥 잠깐만 이거 그냥 통역하세요. 괜찮아요. 통역하세요. 아니야. 네. За тэгээд нөгөө 아까 그 화장실에 있어갖고 카메라를 껴서 하라고 그 사른 투야씨가 그거요. 껴오는 바람에 네.
За 못 тэгээд 봤어. ерөнхийдөө лидерүүд маань одоо тэр багийг манлайлж байгаа хүмүүс маань дээдлийнхаа спонсоруудтай зөвлөлдөөд эцсийн шийдвэрийг гаргах ёстой байтал дээдлийнхаа спонсортой зөвлөлдөхөөр тэр спонсор чи өөрт нь ашиггүйгээр шийдчих гээд байдаг тохиолдол байдаг учраас дээдлийнхаа спонсортой шийдэхгүй өөрийнхөө байр сууриас шийдэх гээд одоо өөртөө ашигтайгаар ерөнхийдөө шийдлийг гаргаад багийнхандаа хилээд багийнхандаа танилцуулах тохиолдол байгаад байгаа байхгүй юу. Тэгсэн тохиолдолд тэр багийнхан бол одоо нэг өсөндөө тэр хүн амиа бодсон шийдвэрл гаргаад байна гэсэн. Амиа бодсон шийдвэр гаргаад тэр багийг удирдах зохион байгуулж манлайлж явна гэх юм бол амжилтанд хүрэх ямар ч боломжгүй маа гэсэн. 오케이. 그래서 이 상황 우리가 사업을 하다 보면 어떤 상황이 발생하고 판단을 해야 되는데 이럴 때 스폰서들의 도움을 받아서 좋은 판단을 연속으로 하게 되면 여러분들도 그런 판단을 할 수 있는 수준으로 성장할 수 있는 거예요. 그게 여러분들의 애터미에서의 성공이에요. За тэгэхээр та бүхэн ч гэсэн эргээгээд доороо маш их багийн гишүүтэй болсон тохиолдолд нэлээд том спонсор бол спонсор гэсэн үг шүү дээ. Тэгэхээр миний дээд талынхаа энэ өөртөө үүсэж байгаа асуудлыг дээд талынхаа спонсортой зөвлөлдөөд эцсийн байдлаар баг хамт олондоо хэрэгтэй шийдвэрийг гаргуулж явах ёстой юм байна гэдэг ойлголтыг л өөртөө авсан тохиолдолд хойштоо тэр ойлголт маань одоо зуршил болоод тэгээд зөвхөн өөртөө болон амин хувьдаа тохирсон шийдвэр биш баг хамт олно гэсэн шийдвэрийг гаргаж чаддаг тийм спонсор болж бэлтгэдэг хэрэгтэй юм байгаамаа. 자, 그다음에 이제 이런 상황 판단을 잘 하려면 조직원들하고 소통을 잘 해야 됩니다. За тэгэхээр энийг хэдийгээр дээд талын спонсоруудтай зөвлөдгийн хажуугаар эргээгээд яг бодит байдал дээр нь багийнхантайгаа байнга ярилцаж, илэн далангуу ярилцж явах хэрэгтэй. Тэр хүмүүсийн санаа, бодол, сэтгэлийг байнга сонсож явах хэрэгтэй. Гомдлыг ч гэсэн сонсож явах хэрэгтэй. Талархлын үгийг ч гэсэн сонсож, сайнтай муутай бүгдийг маш сайн сонсож явах хэрэгтэй юм аа. 그래서 스폰서랑 상담할 때는 내가 솔직하게 스폰서에게 상황을 잘 설명하고 내가 잘못했다고 지적을 받더라도 그걸 스폰서한테 다 그러니까 다 그대로 다 공개를 오픈을 하고 상담을 받아야 좋은 소통이 되고 좋은 상담을 받을 수 있는 거예요. За тэгээд энэ багийнхнаасаа санал гомдол одоо сайнтай муутай бүхэл асуудлыг ярилцаа тэр багийн өмнө тулгарч байгаа асуудлыг шийдэхийн тулд дээд спонсортойгоо зөвлөлт гэдэг аа шүү дээ. Дээд спонсортой хэлэхдээ магадгүй дээд спонсорт энэ асуудлыг тавьсан тохиолдолд намайг буцаагаад буруутгаж магадгүй чиний хариуцлагагүй чи асуудалтай байсан учраас чи ингэсэн байна гэсэн тохиолдолд тэгсэн тохиолдолд тийм ээ миний буруу одоо энэ асуудлыг би яаж шийдэх вэ гэдэг сэтгэлийн одоо бэлтгэлтэй тийм ээ тим лидер болж төлөвшөх хэрэгтэй юм аа. Би яагаад ч манай багийнхан би тгээггүй байсан гэдээсэн тохиолдолд бол тэр баг цаашаа амжилтанд хүрэх боломжгүй гэсэн үг. 그래서 여러분들은 파트너와의 상담 내역도 잘 정리를 해놓고 그 파트너들이 어느 정도의 진실을 얘기하는지도 여러분들은 체크를 하셔야 좋은 상담을 할 수 있어요. 참고로 저는 철저하게 그렇게 하고 있습니다. За тэгээд нөгөө багийнхантайгаа харилцсан санал солилцоод ярилцсан тохиолдолд тэр хүмүүсийн ярьж байгаа одоо санал гомдол одоо хүсэлттэй янз янзын зүйлийг бүгдийг маш сайн сонсож өгөх хэрэгтэй. Тэгээд тэр сонсноосоо эргээгээд нөгөө багийнхаа олон хүний санаас бодлыг сонсох тусам юун дээр алдаад байгаа юм бэ? Хин нь буруу байгаа юм бэ гэдэг ганцхан хүний яриан дээр зүшгэлээд байх юм бол тэр хүний ярианд итгэл яваад байх юм бол тэр баг одоо нөгөө монголоор ярих юм бол хов жив хитрхи ихсээд амжилтанд хүрэх боломжгүй болж байгаа байхгүй юу. Тэгэхээр багийнхаа олон хүний санаа бодлыг сайн сонсох хэрэгтэй юм аа. Тэгээ миний Сунтаки Royal Master-ийн хувьд болохоор Grand Master-ийн хувьд болохоор би ерөөсөө багийнхаа олон хүмүүсийн санаа сэтгэлийг маш сайн сонсдог юм аа гэж. 네, 그래서 저는 상담을 할 때도 두 사람 또는 세 사람이 관여돼 있는
사건에 대해서는 각자의 얘기를 다 들어서 메모를 하고 중요한 건에 대해서는 시간을 가지고 다시 물어보기도 합니다. За жишээлбэл одоо би магадгүй одоо нэг юм уу 2 3 4 хүний дунд үүссэн асуудлыг шийдэхийн тулд тэр асуудалд оролцоотой 4 хүний санаа бодлыг бүгднтэй нэг нэгээр нь одоо нэг юу сонсдог байгаа. Тэгээд сонсоод тэндээс ахаар шийд гарахгүй байсан тохиолдолд ахаад тэр 4 хүнээсээ лавлж асуудаг. Яагаад ийм юм үүссэн юм бэ гэж. Тэгээд тэр хүмүүсийн санаа бодлыг сонсоод гомдол зөвхөрөл одоо юу гэдэг хүсэлтийг сонсоод түүн дээрээ тулгуурлаад эцсийн тэр 4 хүнийг эвлэрүүлэх амжилтанд хүрэхүйц хэмжээний шийдийг гаргаж өгч чаддаг. 그리고 또 그 중간 리더들을 보내서 다시 한번 얘기를 들어보라고 하고 내가 그 중간 리더의 얘기도 다시 한번 종합적으로 들어봄으로써 정말 좋은 소통을 할 수 있는 방법을 여러 가지를 찾아 놓은 거예요. За түүний хажуугаар одоо магадгүй нэгэн асуудалд орооцолцсон байгаа 4 хүнтэй холбоотой асуудлыг шийдэхдээ би өөрөө эхлээд ярилцж үздэг. Дараа нь тэр хүмүүсийн дээд талын одоо спонсоруудын өөрсдөө нь явуулаад нэг одоо хүн тус бүрээр нь уулзуулаад тэр хүмүүсийн одоо тэр спонсоруудын сонсож ирсэн хүсэл санал гомдлууд бас өөр өөр байх боломжтой шүү дээ. Тэгэхээр нэг осондоо 4 хүний асуудлыг шийдэх гэж би 4 хүнтэй холбоотой бараг өчнөө олон хүмүүсийн санаа бодлыг сонсчээ тэр 4 хүмүүсийн асуудлыг ахиж энэ асуудал үүсэхгүй байх хугацаар нэг мөсөн шийдэж өгдөг юм аа. 그래서 스폰서랑 상담할 때 자기가 보여줄 요만큼만 보여주고 보여주기 싫은 부분이나 이런 부분에 대해서는 약간의 거짓말을 섞어서 상담을 한다면 그 상담의 결과는 결코 좋지 못해요. За спонсортойгоо одоо магадгүй уулзаад ярилцсан тохиолдолд өөрийнхөө давуу талыг түлхүү харуулад те өөрийнхөө ололттой талыг түлхүү яриад бусдын тухай ярихдаа болохоор бусд хүмүүсийн дандаа буруутай асуудлыг л яриад байх. Түүнийг одоо итгэлтэй ярих үүднээсээ заримдаа нэг худлаа үг хавчуулаад яриад байсан тохиолдолд тэр бол тэрхэн үедээ хилээд өнгөрчөж байгаа боловч ганцхан чиний хэлсэн тэр үгэн дээр тулгуур шийдвэр гаргахгүй маа. Тэр чамайг үнэн ярьж гэнэ үү худлаа ярьж гэнэ үү гэдгийг 2-3 хүнээр дамжуулаад ахиж нэгтэлж үздэг юм аа гэдгийг л ойлгох хэрэгтэй юм аа. 네, 그리고 마지막으로 5번째는 리더는 자신의 결정과 행동에 대해서 책임을 질 수 있어야 좋은 리더가 됩니다. За ерөнхийдөө эцэст нь бол манлайлагч хүн гэдэг бол бүх юмн дээр би буруу зүйл хийсэн тохиолдолд буруугаа хүлээж чаддаг, багийнхныхаа өмнө уучлалт гуйж чаддаг. Тэгээд тийм одоо сэтгэл зүйтэй болсон хүн бол манлайлагч болохын их үндэс нь бол тэр юм байгаа. Би буруугүй, би сайн ажилласан, манай багийнхан ингэж байна гэсэн манлайлагчуд бол цаашдаа энэ багийг манлайлаад авч явах боломжгүй болно гэсэн үг. 네, 그래서 여러분들도 지금 이 줌 미팅에 얼마나 많은 내 파트너를 참여시켜서 이런 교육을 함께 할 수 있는지가 여러분들의 성과예요. За тэгээд дахин хэлье. Энэ өнөө 4 өдөр болгон явагддаг энэ лидерүүдийн Zoom сургалтанд маань өөрийнхөө багийн гишүүдийг хэдий хэмжээний хүмүүсийг хамруулж чадчихна гэдэг бол та ямар хөө хэмжээний манлайлагч вэ гэдгийг тодорхойлох бас нэг тодорхойлтын нэг хэсэг юм шүү гэдгийг бас маш сайн санаарай. 그리고 여기 한국어가 되시는 분들은 이 내용, 내가 한 내용에 대해서 이해가 안 간다든가 하는 그런 부분이 있다면 나한테 나중에라도 질문을 꼭 해야 되는데 아직까지 그렇게 질문해오는 사람이 많지 않다는 거예요. За магадгүй энэ Zoom сургалтуудаар яригдж байгаа асуудлуудтай
холбоотойгоор зарим юмыг ойлгохгүй за би энийг нэг ойлгосон ч гэсэн түүнийгээ гүнзгийрүүлээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн хүмүүс байх юм бол би хэлээд байгаа шүү дээ. Миний хувийн чат руу чат бичээд, миний каталог руу чат мессеж бичээд надаас асууж болно. Гэтэл одоогийн байдлаар тэгж асуусан хүн тун цөөхөн байгаа шүү. 네, 그리고 제가 이 강의를 앞으로 계속 한다는 보장이 없어요. 여러분들이 단합이 잘 되고 계속 리더들이 늘어난다면 내가 이 미팅을 계속 하겠지만 뭐 성과가 별로 없어 보인다. 그러면 언제 제가 이 미팅을 그만둘지는 알 수 없는 거예요. За магадгүй одоо би энэ Монголын лидерүүдийн зумыг бол ерөөсө баян ингээл ерөөсө хооштой баян хийгээд яваад байна гэж бодохгүй байгаа. Би гол нь энд бол маш олон хүнийг хамруулсан, маш сайн багийг бүрдүүлэх суурийг тавиад өгч जैन л гэж бодож байгаа. Энийг та бүхэн баяжуулаад хөгжүүлээд явах нь та бүхний өмнө хүлээсэн бас нэг үүрэг байгаа. Тэгэхээр магадгүй за ингээл одоогийн байдал өнөөдрийн байдлаар бол 39-аас 40 өнөөдөр 49 хүн болсон байна. Ингээд хүмүүс багасаад байсан тохиолдолд бол гівгэнт одоо бас хийхэ болчих магадгүй маа. 네, 그래서 오늘 여기까지 하고요. 다음 시간에는 좋은 리더가 되기 위한 방법에 대해서 또 강의를 하도록 할게요. Өнөөдрийн Zoom сургалтыг ингээд өндөрлөе. Тэгээ дараагийн Zoom сургалтын дээр хэрхэн шилдэг, чадвартай, мундаг манлайлагч болох вэ гэдэг арга замын талаар ярилцсанаа. 예, 오늘은 여기까지 하겠습니다. За өнөөдөр ингээд цаг маань дуусж जैन. Тэгээ өнөөдөр ингээд 그리고 단톡방에 자료를 올려놨으니까 한번 다음 시간에 미리 공부를 하고 들어와도 좋겠어요. За дараагийн Zoom сургалтын сэдвийг болохоор group chat руу одоо сая постлчлаа явуулчлаа. Тэгээ тэр постыг хараад та бүхэн дараагийн Zoom бэлтгээд ороод ирээрэй гэж хүсмээр байна. 네, 오늘은 여기까지 하겠습니다. 마치겠습니다. За ингээд өнөөдрийнхөө Zoom сургалтыг өндөрлөе. За сайхан амарцгаарай. 감사합니다, 단장님.